За гадаад зээлийн ашиглалттай энэ холбогдуулсан хуулийн төсөл болохоор ер нь бол төсвийн доктортой байдлын тухай хуулийн шаардлагаас болж байгаа. Тэгэхээр дотоодын төсвийн суурь тэнцэл нь дотоодын нийт бүтээгдэхүүний 2%-аас дээш гүй хэмжээний ашигтай байна гэдэг доошгүй хэмжээний. Тэгэхээр энэ дүрмтэй холбоотой энэ 2% дотоодын нийт бүтээгдэхүүний 2%-аас доошгүй хэмжээний суурь тэнцэл ашигтай байх энэ дүрмийг ер нь өөрчлөх энэ 2% ер нь яаж тогтсон? Тэгээд цаашдаа энэ 2%-ийг өөрчлөх бодлого байгаа юу? Нэгдүгээрт, хоёрдугаарт энэ суурь тэнцэл тооцохдоо зарим зардлуудыг бусад орнууд болохоор энэ хөгжлийн төсөлтөй холбоотой хөрөнгө оруулалтын зардлуудаа болохоор энэ хасагдах суурь тэнцлийн зардалтаа тооцдоггүй. Тэгснээрээ энэ дүрмээс гадуур хөгжлийн төслүүдэд авч явдаг иймэрхүү жишгүүд бас байдаг. Тэгэхээр энэ талаар сангийн яамнаас энэ суурь тэнцэлтэй холбоотой энэ дүрмийг ер нь ойрын үед өөрчлөх шаардлага хэрэгцээ гарах уу? Өөрчлөвл ямар шүү орон зай байгаа вэ? Олон улсын валютын сангийн зөвлөмж дээр ч гэсэн ер нь бол 2% гэдэг бол нэлээд өндөр хатуу ийм шаардлага гэсэн дүгнэлтүүд бас байгаа харагддаг. Бусад улсуудтай харьцуулахад ч гэсэн нэлээд өндөр харагддаг. Тэгэхээр энэ талаар тайлбарж өгөөч гэсэн юм асуулт. За сангийн сайд Мэнд сайхан хариулъя. За их төвшин гишүүний асуултанд хариулъя. За энэ хуулийн зорилго бол мэдээж гадаад зээлийн ашиглалтаа явуулах. Гол нь төсвийн доктортой байдлын хуулийн дээр нэгдсэн төсвийн суурь тэнцэл тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 2% түүнээс дээш үе ашигтай байх гэдэг заалт байгаа. За энэ заалт бол 2024 онд энэ зохицуулт нь орсон. Хийгдсэн өөрчлөлт. За төсвийн доктортой байдлаа төсвийн сахилгаттай бол уялдаатаагаар хийсэн. Гэхдээ бид нэр ер нь алдагдaltaгүй төсөв батлна гэдэг бол цаашдаа бид нэр энэ хөрөнгөний зардлыг бол тэлж чадахгүй байдлаар бол орж байгаа. Тэгэхээр энэ дээр бол өөрчлөлт хийх эрх нь бол мэдээж их хурлын гишүүдэд л байгаа гэж хариулгаар байна. Зүгээр яг юуны талаар нь өөрчлөх хэсгээр бол бид нэр хэрэгжилтэнд нь үнэлт дүгнэлт хийж байж 24 онд орсон өөрчлөлт учраас энэ хэрэгжилтийн талд нь бас тодорхой хэмжээ хугацаанд дүгнэлт хийж үзэх нь зөв байх гэж бодож байна. Өөрчлөлт хийсэн. За их төвшин гишүүн тодруулъя. Энэ хувийг 2%-ийг суурь тэнцэл 2-оос доошгүй ашигтай байх энэ дүрмийг өөрчлөхөд олон улсын валютын сан ч юм уу энэ олон улсын санхүүгийн байгууллагуудаас өгсөн зөвлөмжийн хүрээнд заавал ийм байх ёстой гэсэн тохирсон зүйл байдгүй. Энэ талаар мэдээлэл өгөөч. За Мэнд сайхан сайд хариулъя. За тийм зөвлөмж энэ төр бол байхгүй. Зүгээр суур зардал гэдэг бол урсгал болон хөрөнгийн зардал байгаа. Тэгэхээр энийг яагаад гаргасан гэхээр гадаад зээлийн орон зай гаргаж чадахгүйсэн учраас л энэ суур тэнцэл байх ёстой гэж гаргаж ирсэн байна. За аюушин Ариун зай гишүүн асуулт асуу.